Гишүүд ажлын эсгийнхний орой амгалан айлтгая. Бидэнд ярих юм олон байгаа. Гэхдээ энэ төсөл дээр бол яа харахгүй дэмжихээс өөр арга байхгүй. Зүрх судасны өвчлөл Монголд бас нэлээд жин дарж байна. Тэгээ ирүүнээс өртсөн сэргийлэх гэдэг юм уу, чадамж бий болгох, ур чадвар бий болгох чиглэлээр нэлээдгүй олон жил бас ажиллаад нэлээд том боломжийг бий болгосон. За дээр нь энэ чиглэлээр нь дахиад үргэлжлүүлээд тодорхой хэмжээний томоохон төслийг хэрэгжүүлье. Түүнийхээ 40%-ийг нь буцалтгүй тусламжаар өгье гэд. За тэгээд бас бидний зээлжих зэрэгэл өнөөдөр нэлээд гайгүй байгаа. Энэ сүүлийн босгосон бонд өтер чинь бол тэг хөвөгч хүү нэмэх нь тэр тооцогдож байгаа хүү өтрийг хараад ахаар зэрэг нэлээд баг байгаад байгаа шүү дээ. Тэгэхээр ийм цаг үедээ бол ийм гайгүй өртөгтэй зээлүүдийг татаж авч хэрэгцээтэй зүйлдээ бүрэн гүйцэд ашиглах ёстой. Тийм учраас би бол энэ төслийг, энэ зээлийн хэлцээрийг бол хэдүүлэн бүрэн дэмжих ёстой маа гэдгийг зориуд хэлмээр байна. За ер нь эрүүл мэндийн салбар дээр энэ шатал хоорондын уялдааг хангах, тэр хүн ам байршиж байгаа шатал дээрх эрүүл мэндийн салбарынхаа тогтвортой ажиллагааг хангах, түүний чадамжийг нэмэгдүүлэх чиглэл рүү бид онцгой анхаарах ёстой юм шүү. Энэ бол биднүүсийн хамгийн том барих ёстой бодлого. Газар нутгийн хэмжээч тэр, байр шилж тэр, тархан суурьшилж тэр, ерөөсөө анхан шатны эрүүл мэндийн байгууллагын ямар ч байсан хүн эндээчдэггүй болгох чадамжийг бий болгоод дараагийн шатал руугаа шилжүүлж чаддаг шаардлагатай бол энэ асуудлаа шийдэх ёстой. Ингийн тулд тэнд бид чадамжийг бий болгох ёстой, санхүүжилтийн тогтолцоог нь энэнтэй зөв үеих ёстой. Энэ тал руугаа нэлээд анхаарах хэрэгтэй. Энэ дэлхийн нийтийн эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн тогтолцоо, энэ онцлогоо эмчилгээний тоног төхөөрөмжүүдийн хангалтт нийлүүлэлтийн асуудлыг ч гэсэн судалмаар байгаа юм. Япон этрийн эмнэлэгчээр нь өөрийн гэсэн онцлогоо эмчилгээний тоног төхөөрөмж байдаг юм уу? Яг тэр үндсэн үйлдвэрлэгч нарын тоног төхөөрөмж суурилагддаг, дараагийн технологи нь гарсан тохиолдолд тэр тоног төхөөрөмжийг байршуулаад тэгэл түрээсийн төлбөрөөр төлөж явж идэг юм билээ шүү дээ. Тийм учраас энэ систем этрийг ер нь биднүүс томоохон зэрэглэлийн шатлалын эмнэлгүүд этэр дээр нутагшуулах юм хийхгүй бол болохгүй юм байлээ. Нэг үнэтэй тоног төхөөрөмж аваад тодорхой хугацааны ард дээр бас үзүүлэлт юмнууд нь технологи нь хоцрогдоо өвчдөг. Тэгээ дараагийн худалдаа авалтын тухай ярьдаг, энээс бид гарах ёстой. Тийм учраас зарим эмнэлгүүд дээр энийг туршиж үзээд нутагшуулах ёстой юм байна гэж ингэж ойлгож байгаа. Тийм учраас би сангийн сайд, эрүүл мэндийн сайд хоёрыг энэ чиглэл рүү ер нь мэрэгжлийн багаа ажилуулж бас энэ лүүгээ хэдүүлээ шилжих, эрүүл мэндийн хөгжлийн, шинжилгээний нэг том бодлого байх ёстой биш үстэй гэдэг юм байна. Баярлалаа. За, Бачаргал гүшүүнд баярлалаа.